Мэдээж One Piece анимын гол дүр бол Monkey D. Luffy. Түүний одоогийн хамгийн хүчтэй хувирлал нь бол Gear 5 байгаа. Гэтэ яг энэ үнэхээр яг түүний эцсийн хувилбар бол биш байх. Мэдээж Gear 6 гэж гарах бах. Luffy Gear 5-тайгаа байвал ирээдүйд очих дайснуудаа арай барахгүй. Тэгээ ер нь бол мэдээж Gear 6 гэж бол гарах баха. Тийм учраас би өнөөдөр Reddit болон зарим нэг сайтууд хүмүүсийн тийм таамаг теоринуудыг бол та нарт одоо хүргэх гэж байна. Luffy-гийн Gear 6-гийн талаар. Аним дээр бол Luffy бол одоохонд бол аним манга дээр штэ. Luffy бол одоогоор Gear 6-г бол нээггүй байгаа. Мэдээж энэ бүхэн бол бас бүгдээр бол таамаг яг 100% биелнэ гэж бол байхгүй. Зүгээр л хүмүүсийн бодлоо нийлүүлсэн санал таамаг л гэсэн. Миний хувьд бол энэ бол миний л бодсон таамаг. Сүүлд бол имо гарч ирээд Доми реверс ашиглаад одоо тийм чөтгөрийн хүчтэй болгодог. Одоо өөрийнхөө тал руу оруулаад тэгээд Luffy-г бол Доми реверстэд тэрхүү Доми реверс дүрцэн Luffy-г бол одоо имо бол удирдах гэж оролдоно. Тэгээд Luffy бол Доми реверсээс мултрахтаа тэр өөрийнхөө тийм чөтгөрийн хүчтэй болсон хүчээ одоо шингээж үлдээж аваад Gear 6 болох хаа л гэж би бол хөвдөө бодож байна. За яг гол сэдвтэ оръё. Би бол миний хүчирхэг яригддаг юм их өндөр таамаглагддаг тийм гурван таамаг бол Reddit сайт методос учаад бол олсон байгаа. За эхний таамаг бол байж болох хамгийн энгийн таамаг байгаа. Энэ их ойлгомжтой. Ер нь бол аним дээр бол энэ бол хилдэг юм хүчирхэг дөрүүд Хаки бол чөтгөрийн жимсийг бол давдаг аа. Тэгээд Luffy нөгөө Egghead Arc дээр Joy Boy-ийн Хакиг бол хардаг. Тэрний хажууд бол Luffy-гийн Хaki бол юм бол ер нь хажууд нь сул штэ. Тэгээд Gear 5 дээр тэр Joy Boy-ийн Хакиг нэмвэл магадгүй Gear 6 эсвэл Luffy бол мэдээж амар хүчтэй л болох ба. Одоо харж байгаачлан бол Emmet бол Joy Boy-ийн Хакиг бол ингээ ил гаргасан чинь тэр эви хүмүүс одоо Горосей 5 өвгөн бүгдээр бол чилцаг алдж байгаа. Энэ ээжүүд бол Luffy-гийн Хaki бол тийш юм их сул. Ер нь One Piece-ийн одоо байгаа хүчрэг дөрүүдээ Хaki ч гэсэн нэнд дүүцэхгүй л. За хоёр дахь таамаг бол ер нь жоохон ер нь миний хувьд л сонио гэж. Яг Luffy Gear 5 болж хувирахтаа нөгөө нэг цагаан өс одоо тийм яг тийм нарны бурхан мөртлөө тийм нарнаас олж байгаа өөр харагдаад идэв шүү дээ тий. Сар марж гэх тийм жоохон цагаан тий нарны бурхан байлаа гэх тийм шар мар тийм жоохон гал малтай тий. Тиймэрхүү байх ёстой уг нь л гэтээ яг энэ таамаг болохоор зүгээр Luffy бол дахиад хувирна. Тэгэхдээ бол одоо ингээд нарны бурхан шиг болоод илүү тийм хүчтэй хувирал байгаа л гэж үздэг юм л. За сүүлийн 3 дахь таамаг бол юу хамгийн тийм магадaltaй хүмүүсийн хамгийн энэ бол үнэн шүү бороо ёо тиймэрхүү л таамаг заяа. Энэ болохоор юу вэ гэхээр энэ бол Gear 6 бол тийм дайсан байснаа тийм цохиж мөхөө тийм хүчтэй болоод тэгдэг чадвар бол биш. Одоо тийм дэлхийн ертөнцийг өөрчилдөг тийм одоо юу гэх юм гадаад зүйлтэй нөлөөлдөг тийм хүчирхэг юм л гэсэн үг юм да. Одоо хүнийг ирзэн болгоо ч юм уу те. За энэхүү таамаг юунаас үүсэлтэй вэ гэхээр Gear 2 Gear 5 хоёр бол юм жоохон төстэй одоо хувираад тий хүчтэй болж молоод тэрнтэй адилхан одоо Gear 3 Gear 6 хоёрыг хоорондоо төстэй гэж үзэж байгаа. Тэг ингээд Gear 3 ч юм болохоор ингээд хийлж мэлээл нэг тийм томорчдээ шүү дээ. Юмыг өөрчилждэг. Luffy бол одоо Gear 6 болоод
Одоо red line майныг ирзэн болгоод эсвэл нураагаад ч юм уу тийм дэлхийг өөрчлөх тийм хүчтэй болоод тэгээ red line нураад аал блүүсээд бүх талаа нэгдээд одоо ингээ One Piece гэдэг чинь нэг бүхэл гэсэн үг шүү дээ. Тэгээд яг юу гэх гээд байна гэхээр Luffy-гийн гэр 6 бол дэлхийг өөрчлөх бүхнийг нэгтгэх тийм One Piece болгох тийм хүч юм аа гэж бол юм бол таамаглаж байгаа маа. Тэгээд нөгөө нэг Joy Boy Haki ил гарахад Luffy-гийн нүд нэг юм 6 шиг гурвалжинтай болцсон байдаг. Тэгээ энэ болохоор 6 шиг гэр 6 гарна гэсэн тийм одоо санаа өгч байгаа ч юм уу тийм гэж ер нь таамаглаж ил. За тэгээд энэ бүгд л мэдээч таамаг аль нэг нь биелвэл биелнэ, биелэхгүй бол биелэхгүй зүгээр л таамаг ингэж магадгүй л гэсэн үгнээс ярьж байгаа. Мэдээж тэгээд Luffy бол Sharingan-тай болоод ч юм уу эсвэл гээд байжсэн ээ 9 сүлдтэй болоод ч юм уу тэгээ гэр 6 болчихгүй байх. Юу ч болж магадгүй. Joy Boy Haki-тай болоод ч юм уу. Эсвэл бүр гэр 6 гэж гахгүй ч магадгүй. Эсвэл гэр 6 гэдэг нь одоо тийм юмсыг өөрчилдөг, дэлхийг өөрчлөх нэг зүйлч гэж бол. Тийм болохоор лайка дараад, саба дараад үзээрэй баяртай.